эрхэм мөндөд зүйлшээ та бүхэн тавтаа сайхан амарцгааж байна уу? Та бүхний амьдралын хэмнэл болсон 78 45 33 3-1 нэвтрүүлэг эхэлж байна. Бид өнөөдрийнхөө дугаараар саундтракийн түүхээс хүрэх болно. 1908 онд Францын хөгжмийн зохиолч Камиль Сен-Санс Гизийн гүнгийн алга киноны 18 минут найрал хөгжмийг зохиожээ. Түүнээс хойш хэдэн жилийн дараа 1915 онд Америкийн хөгжмийн зохиолч Herbert Victor Гриффитийн найруулганд тавьсан үндэстэн төрсөн нь түүний дараа жил үндэстэн мөхсөн гэдэг кинонд зориулан хөгжим бичсэн нь өнөөдрийн та бидний нэрлээд байгаа саундтракийн үүсэл болсон юм. Түүнээс өмнө хөгжимчд төгөлдөр хуурч эсвэл цөөхөл хөгжимчдийн чуулга эсвэл хамтлаг кино театрт байсан нотыг тухайн дэлгэцэн дээр гарч байгаа киноны үйл явдал тохируулан тоглодог байжээ. Харин 1920-ад оноос эхлээд дуутай кино үүссэний дараагаар тухайн хөгжмийн хамтлагууд таран утсан түүхтэй юм аа. Шүүмжлэгчид киноны хөгжим зохиодог хүмүүсийг юу гэж үздэг байсан мэхээр санхүүгийн байдал хувь нэг жоохон хэдэн төгрөг олчих гэж бодсон хүмүүсийн хийдэг ажил гээд ихэнх үед үл ойшоодог байсан ч цаг хугацааны явцад улам чанаржаад тэр бүтээлүүд нь чанаржаад бичдэг техник технологиуд нь дээшлээд ирэхин үед мэрэгжлийн хөгжмийн зохиолчид тэр дундаас бүр нэр алдартай хөгжмийн зохиолчид бий болж гарч иржээ. Нэлээд эртнээс хөгжим бол киног улам өндөрт хүргэх хэрэгсэл болно гэдгийг кино үйлдвэрлэгчид ажиглагдаг үздэг байсан юм байна. Гэсэн боловч зарим уран бүтээлчид тааруухан кинонд саундтрак орсноор киног чанартай бүтээл болно гэж үздэг юм байна. За 20-ад оны сүүлээр дуутай кино нэвтэрснээр хөгжим улам үүрэгтэй болсноос гадна хөгжмийн сонголтонд киноны найруулагчид продюсерүүд маш их анхаарч эхэлсэн гэдэг. За 1930-ад оны дундаас симфони найрал хөгжим киноны салшгүй нэгэн хэсэг болж холбогдох технологи хөгжсөн түүхтэй юм байна. Хөгжмийн зохиолчид ингээд тодорхой дүрд эсвэл гарч ирж байгаа нэг юм тодорхой үйл явдалд зориулсан тийм холбоотой давтагдах богино сэдлэг аяыг кинонд өргөн хэрэглэх болжээ. Ингэснээр нэгдүгээрт үйл явдлын сэдвийг тодотхон эрчимжүүлэх, хоёрдугаарт цаг хугацаанд чагнагдсан хөгжмийн зохиолчид нэгэнт зохиогдсон аялгуун дээр ямар нэгэн элемент нэмэх эсвэл тэднийг хурдыг хасах буюу эсвэл хурдыг нэмэх байдлаар тухайн бүтээлээ хэд хэдэн удаа ашиглах давуу талтай болоод ирсэн юм байна. За тодорхойлох юм бол бид нар ингээд давхиж аваа мордыг тийм хурдтай хүчтэйгээр үгүй бол тухайн кинонд гарч иж байгаа уур амьсгалыг хурцдсан үзэгдэл дээр харшлаа дууралт зохиох зэрэгээр киноны үйл явдлыг дэмжих арга замуудыг олж ирсэн. Энэ бол ерөөсөө кино урлагийн түүхэнд байсан асар том алхам юм гэж үздэг юм аа. За 1930-40-од оны дийлэнх кинонууд Холливуудад үйлдвэрлэж байсан ч тэдгээрийн хөгжмийг гадаадд улсуудаас ирсэн хөгжмийн зохиолчдоор бичүүлдэг байсан юм байна. Ингэснээр 19-р зууны Европын романтизм нь
Холливуудын хөгжмийн нэг хэв маягаар тодорсон ч төрөл бүрийн цаг үе үйл явдалд зориулж хөгжим бичих шаардлагатай байдаг тул тэд өөрийн гэсэн хөгжмийн төрлөөр дагнаж улмаар төрөлдсөн уран бүтээлчд болон хувирсан ажээ. За Вена хотод төрсэн Макс Стейнер тэдний анхдагчийн нэг нь байсан. Тэрээр 1929-с 1965 онд King Kong солихинд тогтсон зэрэг 300 гаруй киноны хөгжим зохиосон. Түүний араас баялаг тачаангуй аялгаутай Робин Гудын адал явдал киноны хөгжим бичсэн Австрийн Эрих Wolfgang Korngold, Айванго, Бенгур туйлсын киноны хөгжим зохиосон Унгарын Миклос Роша нарыг бас дурдж болно. За Орсон Уилсон, Альфред Хичкок, Брайан де Пальма зэрэг шилдэг найруулагч нартай ажилладаг Бернард Хайрман сэтгэлд хоногсох киноны хөгжим зохиосон нэг юм. Тэрээр импрессионист аялгуунаас авахуулаад модернист, бүр электроник хөгжим хүртэл бичсэн. За та бидний үзэх дуртай Citizen Kane, Эргэн Кайн кинон зориулж түүний бичсэн хөгжмийг биширсэн найруулагч Орсон Уэллс киноныхаа зарим хэсгийг тэр хөгжмөнд нь зориулаад өөрчилж исэн гэдэг. Түүний шилдэг бүтээлүүдийн тоонд дэлхий зогссон өдөр тэр 1951 оны кино. Тэнд гардаг харшлаа хөгжим, эсвэл толгой нэр гэсэн буюу Vertigo алдарт Альфред Хичкокийн кино. Эмэгтэй дүрийн одоо theme эсвэл Psycho гэж алдартай кино байдаг. Тэн дээр усанд орж байх хэсэг дээр гардаг тэр хийлийн эрчтэй аялгуунуудыг нэрлэж болох юм аа. За манай нэвтрүүлгийн өмнөх дугаарт бид нэр High Noon ихүүд вестерн кинонд хайрт минь намайг бүү орхиоч зэрэг дуунууд нь дэлгэцийн хөгжмийн модонд оруулсан гэж ярьсан. За 1951 онд Хүсэл нэртэй Трамвай киноны жаз хэв маягтай харшлаа дугааралтай хөгжмийг Алекс Норт зохиосноор орчин цагийн Америк өнгө аясыг Холливуудын кинонд игшгэлүүлсэн юм аа. За жаз хэв маягтай киноны хөгжмийг Леонард Бернштейн, Элмер Бернштейнаар бичсэн бол Quincy Jones, Henry Mancini, Lalo Schifrin жаз хэв маягаас ургасан аялгуут хөгжмөөр 1960-аас 70 оны кинонуудыг чимжээ. За Италийн хөгжмийн зохиолч Ennio Morricone, найруулагч Sergio Leone-гийн атга долларын төлөө киноны хөгжмийг зохиож алдар хүндийг олж авсан.
За Ennio Morricone ганц Sergio Leone ч биш, Bernardo Bertolucci, Quentin Tarantino зэрэг алдартнуудтай ажиллаж хамтарч байсан. За 1960-аад оны сүүлээс 80-аад оны киноны хөгжмийн төрөл асар их баяжсан гэж хэлж болно. Цахилгаан хөгжим модонд орж, гоо зүй, санхүүгийн хэмт кинонд илүү тохиромжтой болсон Германы Giorgio Moroder, Шундөндийн экспресс кинонд, Грекийн Vangelis, гал атсан тэрэг зэрэг кинонуудаараа электрон хөгжим бүтээлээр бүр Оскарын шагналыг хүртэж байсан удаатай юм аа. Залуучуудын зах зээлийг эзлэхийн тулд кинонд ингээд хийх болсон рок поп дуунуудыг одоо кинонд ашиглах болсон нь одоо 60-аад оны нэгэн хандлага юм. За үүний жишээ бол Easy Rider гэж кино байдаг. Тэнцээ Born to be Wild гэж дуу явдаг. За Saturday Night Fever гэж 1977 онд Bee Gees хамтлагийн дуусан Stayin' Alive гэх зэрэг дуунуудыг нэрлэж болно. За бүр хамгийн ойрын жишээ гэвэл 2003 онд гарсан Love Actually кинонд Beatles-ийн дуулсан Love is All You Need зэрэг дуунууд явдгийг та бүхэн санаж байгаа байхаа. Энэ бол Холливуудын тухай. Тэгтэл дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд буюу манай хойд хөршид марш, жаз голдуу хөгжим зохиодог байсан Исаак Дунаевский зөвлөлтийн киноны гол хөгжмийн зохиолчоор одоо 1930-аас 1940 онд байсан тухай бид нэр бас өмнөх нэвтрүүлгүүдийн нэг дугаарт ярьж ирсэн. Харин зогсонгүй байдлын үе зөвлөлтийн киноны хөгжмийн зохиолчдын шинэ үе гарч ирсэн юм. Тухайлбал Владимир Дашкевич чиг та бүхэнд дурдж болно. Тэр Шерлок Холмсын адал явдал гээд цуврал кинонуудын эхний тэм сүртэй хөгжмийг зохиосон. Яах аргахгүй Британи, Английн эрхэмсэг тэм ёсорхуу тэм хөгжмийг гаргаж ирсэн. За тэгвэл Микаэл Тараверди гэж хөгжмийн зохиолчийг ярьж бас болж байна. Түүний хийсэн Хаврын 17 учрал киноны хөгжим нийтдээ зохиосон байдаг. Не думай на секундах свысока, наступит время, сам поймешь, наверное. Свистят они, как пули у виска. Мгновение, мгновение, мгновение. За өмнөх дугаарт ярьсан Исаак Дунаевскийн хүү Максим Дунаевский бас автагаа адилхан хөгжмийн зохиолч. Тэр тусмаа бас автагаа адилхан киноны хөгжим бичдэг болсон. Та бидний сайн мэдэх Шадар 3 зэрэг гэж 70-аад онд гарсан зөвлөлтийн кино байдаг. Тэр киноны дууны хөгжмийг Максим Дунаевский зохиосон байдаг.
Харин 70-аад оны үеэс эхлээд дэлхийн нийтээр ингээд электрон хөгжмийн 900 руу шилжих үед Эдуард Артемов гэж гайхалтай хөгжмийн зохиолч хиний Тарковскийн уран зөгнөлт кинонуудын хөгжмийг хийдэг болжээ. За түүний хамгийн гайхамшигтай нэг хөгжим бол одоо Никита Михалковын хийсэн Сибирийн дуйл гэж 4 ангитай кино байдаг. Тэн дээр Эдуард Артемов ажилласныг та бүхэн санаж байгаа хаа. За тэрнээс гадна зөвлөлтөд Горькийн нэрмжит хүүхэд залуучуудын уран бүтээлийн нэгдэл гэж кино студи байсан. Тэр кино студид Харьяалла гэдэг Альфред Шнитке, Алексей Рыбников зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүд өнөөдрийг хүртэл манай кино үзэгч, хөгжим сонсогчдын дунд их шиглэж байдгийг юм аа. За тухайлбал би хэнийг ярьж болж байна. Альфред Шниткегийн хийсэн Экипаж киноны хайрын дурсамж гэдэг 2 минут орчим хайрын дурсамж биш юм хайрын сэтгэгдэл гэдэг нэртэй 2 минут орчим явдаг хөгжим байдгийн. За Алексей Рыбниковын хийсэн Арбинтранат Тагорын шүлгэнд хийсэн Зүудэн чормгүй явдал киноны сүүлчийн найрагдал гэж бас гайхамшигтай дуу байдгийг та бүхэн андахгүй мэдж байгаа баха. Ветер ли старое имя развеял? Нет мне дороги в мой брошенный край. Если увидеть пытаешься издали, не разглядишь меня, не разглядишь меня, друг мой, прощай. С дальнего берега давнего прошлого ветер весенний ночной. За Холливуудаас гадна Болливуд гэж нэг хөгжилтэй газар бай. Жилд 1000 шахуу кино хийдэг. За тэнд бол одоо тэдний кинонуудыг дуу хөгжимгүйгээр төсөөлхийн арга байхгүй. За бас нэг 2005-6 оны үед гарсан та бүхэн санаж байгаа байх хэн гэж кино байдаг. Ядуусын хорооллын саягтан гэж тэр кинон дээр үйл явдал дунд нь ямар нэгэн дуу хөгжим байхгүй байсан. Тэгтэл энтхийн кино шүүмжлэгчнэр одоо урчилсан үзлэг гэдэг дээр үзэнгүүтээ энэ чинь одоо дуу хөгжим байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ ч одоо ямар учраас бид нар энтхийг кино гэж үзэх юм бэ гэд шүүмжил тавиад тэгээ киноны продюсерууд энтхийн кино дуучин Pussycat Dolls-тай дуулуулад киноны хамгийн төгсгөл хийж өгснөөрөө одоо Болливуудын кино болсон гэж үздэг юм байна. Хүндэт үзэгчтэй манай Чинзоос рекорд зөрүүмийн болон эхэлж байна. «78 45 33 3-1 нэвтрүүлгийн Чинзоос рекорд зөрүүм болон эхэлж байна. Өнөөдөр би та бүхэндээ бидний дунд хайртай болж эхэлж байгаа пянц тоглоулагчийн тухай тодорхой мэдээлэл өгье гэж бодсон юм аа. Ингээд пянц тоглоулагч. Мэдээж миний өмнө бол мэрэгжлийн сет одоо ком гэх юм уу? Хөгжим тавиатай байна л да. Энэ бол өөрөөр хэлбэл 2 ширхэг
Technics пянз тоглуулагч болон пульт. Өөрөөр хэлбэл DJ mixer гэж бас хэлдэг. DJ mixer-ийн тусламжтайгаар хоёр пянз тоглуулагчийг энэ хоёр зам дээрээ оруулснараа ээлжилж хоёр талын дууга дунд нь ямар ч зай авалгүй пянзаа солих хугацаагаа ч гэсэн хэмнэж тавьж байгаа. Пянзаа солих хугацаанд чимээгүй зай байлгахгүй тулд заавал хоёр ширхэг пянз тоглуулагч тавьж байгаа гэдэг нь ямар учиртай юм бэ гэдгийг тайлбарж хэлэх гэсэн юм а. Юуны төрөнд дуунуудыг пянз болгож эхэлсэн үе рүү очих хэрэгтэй л доо. Энэ бол 20-30-аад оны үеэс анхны пянзнууд бол ихшгэлж эхэлсэн, олны худалдаанд бас гарч эхэлсэн гэж үздэг. Тэр үеийн пянзнууд бол мэдээж болхилдоо. Тэгээд Америкийн Victrola брендийн одоо манайхан бол Vectrol гэж хэлдэг. Брендийн шууд ингээд зүүнээсээ уншдаг хөгжим бол анх гарч ирснээр пянзнууд бол өргөн хэрэглээнд орж исэн юм а. Тэр үед пянзнууд бол маш их хурдан иргэдэг байсан. Өөрөөр хэлбэл минутанд 78 удаа 78 ийм эргэлт хийж гэнэ гэсэн үг л дээ. Энэ яагаад энийг яриад байна вэ гэхээр мэдээж манай нэвтрүүлэг энэ хурдуудтай заавал холбоотой байдаг учраас пянз өөрөө бичлэгттэй тухайн үедээ зүүгээр уншиж байгаа энэ пластмассан дээр ингэж бичигдсэн энэ кодыг уншиж байгаа хурд бол хөгжлөөрөө одоо өнөөдрийг хүртэл яваад нэлээд сайн чанартай. Дээрээс нь пянзны дугуйлтыг үнэхээр сайн дугуйлт гэж хүмүүс ярьдаг л да. За тухайн үед 78% хурдаар иргэдэг байсан пянзнууд бол ерөнхийдөө тухайн үеийн бичлэгийн яг л чадварууд нь ямар байсан тэр чигээрээ пянзан дээр буудаг байсан бахан. За 78-ын хурдтай эргэжсэн пянзнууд дээрээс яваанда техник хөгжөөд пянзны эргэлт удаачирсан. Өөрөөр хэлбэл арай удаа ирэхээр пянзан дээр арай их материал бичигдэнэ. Тэгээд 45 удаа иргэдэг хурдны стандарт гарч ирсэн юм байна. Бичлэгийн стандарт гэж бас хэлж болно. За тэрний араар 33.3-1 тойрог хийдэг. RPM гэж байгаа шүү дээ. Энэ хурднуудыг round per minute буюу минутанд ирэх хурд. Ийм хурднууд бол гарч ирснээр пянзны дугуйлтны чанар ч ихссэн, пянзан дээр бичигдэх дуунуудын багтаамж ч ихссэн. За тэгээд янз бүрийн стандартууд хэлдэг. 12 инчийн пянз гэдэг. Эндээс энэ хооронд бол инчээр стандартаар хэмждэг байх нь 12 инчийн пянз байдаг бол 7 инчийн гэдэг яг энэ пянзны талархуу хэмжээний 7 инчийн пянзнууд гэж бас байдаг байх нэ. Дээрээс нь пянзнууд голдоо ингээд тавьдаг нүхтэй байдаг. Энэ нүх бас юм том байдаг. Ерөнхийдөө ихэнхдээ 7 инчийн стандартын пянзнууд гэж ийм голдоо том нүхтэй пянзнууд гардаг. Энэ бол мэдээж улс болгон, төв болгоны өөрийн хөгжим бичижсэн стандартууд гарч ирсэн тухайн үедээ ингээд нэвтэржсэн болохоор яг хөгжим сонирхогч, хөгжим цуглуулагч, пянз тоглуулагч, хэрэглэгч, меломан, хөгжим сонирхолтой улсууд маань бүх төрлийн стандартыг унших боломжтой тоглуулагчнуудыг авдаг болсон байх нэ. За энэ тоглуулагч нар бол мэдээж сонирхогчийн за гэрт ашигладаг, мэрэгжлийн профессионал гэдэг юм уу, тайзан дээр ашигладаг гэдэг янз бүрийн төрлүүдээр сүүлдээ төрөлжиж хөгжиж эхэлсэн байна. Ямар ч байсан 70-аад он гарснаар Японы Technics брэнд пянз тоглуулагчны зах зээлд ховсгол хийсэн. Тэд нар бол ийм хөндрүүлэгчтэй, мотор нь ирмэнэр биш, яг өөрөө доороосоо мотортой direct drive гэж хэлдэг. Ийм пянзнуудыг үйлдвэрлэж гаргаж ирснээр пянзны хурдан дээр ямар нэгэн саадал гарах. За пянз хурдан удаан ирэх нь бол илүү тоочны тодорхой болох гэх юм уу да. Тим зүйлүүд давуу талууд энэ техникээр гарч ирсэн юм байна. За яг бидний өмнө бол энэ Technics гэх пянз тоглуулагч байна л да. Technics SL 1200 гэдэг загвар. Энэ загвар бол одоо 81 онд гарсан загвар гэж үздэг. Хамгийн сонирхолтой 81 оноос хойш энэ загвар ерөөсөө өөрчлөгдөөгүй. Мэдээж өнөөдрийг хүртэл яг энэ загвар үйлдвэрлэдэггүй ч гэсэн шинэ гарсан хувилбарууд нь энээсээ нэг их юмар дээрдэггүй. Зүгээр төмөр, өнгө, дизайн, ганц нэг одоо эргэлтийн функцүүд нэмэгдсэн болохоос биш. Technics брэнд бол пянз тоглуулагчны зах зээлд үнэхээр ховсгол хийж чадсан брэнд юм а гэдгийг бас онцлох хэрэгтэй баг. Тийм учраас одоо мэрэгжлийн төвшөнд пянз тоглуулагчийг ашиглаж байгаа. Одоо жишээ нь өөрийгөө гэх юм уу DJ одоо салбартаа ч гэсэн пянз тоглуулагч хэрэглэж байгаа бол мэдээж профессионал юм Technics-ийг хэрэглэхийг илүү зорддог юм а. За тэгснээс биш мэдээж Sony байна уу, Pioneer байна уу, ер нь бусад дэлхийн техник үйлдвэрлэдэг топ брэндүүд бас пянз тоглуулагчнуудыг үйлдвэрлэсэн байдаг. Мэдээж машинаар Benz, BMW гэдэг шиг пянз тоглуулагчид хүртэл өөрийн гэсэн тэргүүлсэн брэнд байдаг бахна. За тэгээд пянз тоглуулагчийг мэрэгжлийн гэж түрүүний би ярьлаа л да. Хамгийн анх пянз тоглуулагчийг бол радио DJ-нэр гарч ирснээр пянз тоглуулагчийг нэлээд мэрэгжлийн төвшөнд аваадсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл дууны булангууд, ямар нэгэн төрөлцсөн жанрын булангуудыг одоо радиогоор цацгахдаа
хооронд нь одоо химнэл ойролцоо рок н ролл гэж жишээлбэл ярил л да. Химнэл ойролцоо дуунуудыг бол газ холбоод ерөнхийдөө ийм коллекшн, попурич гэдэг юм уу. Тим зүйлүүд бол эфемер явж эхэлснээр тэр бод 2 буюу түүнээс дээш пянз тоглуулагчийг ашиглаж дуунуудыг бас ингэ зайгүй арай мэрэгжлийн төвшөнд эсвэл бас сонсогчдод сонирхолтой байдлаар ингэж хүргэж ирсэн байна. За мэдээж төд удалгүй амьд хөгжмийн хамтлагууд одоо улаан булангууд, цэнгэний газруудад баг тоглолдог болсноор DJ-нэр оронд нь орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл пянзны зах зээл маш их өргөн болоод дуртай хөгжмөө пянзаар олж авах боломжтой болсон үед пянз тоглуулагч нь 2 пянз тоглуулагчаа аваад яг ийм тухайн арга хэмжээндээ зориулсан пянзнуудаа цуглуулгасансаа аваад тэгээд очоод ийм үдшилэг дээр тоглож ихснээрээ бас энэ DJ урлаг хөгжиж эхэлсэн гэж ярьдаг л да. Мэдээж олон жанрууд байдаг. Энийг задлж ярих юм бол маш их урт түүх болно. Гэвч ямар ч байсан өнөөдөр та бүхний өмнө байж байгаа ийм сет бол ерөнхийдөө стандарт сет гэж хэлж болох юм аа. За энэ дээр нэг юмыг нэмж хэлэхэд үнэхээр хөгжим сонирхолтой чанарыг дээдлээ, чанартай хөгжим авъя гэж сонирхож байгаа хүн бол ийм техникс пянз тоглуулагчийг сонирхож болох юм. Зүгээр одоо энэ дэлгүүрүүдээр зарж байгаа янз бүрийн брендийн пянзнуудаас бас өөрсдийнхээ санхүүгийн боломжийг харж байгаа ч гэсэн пянз тоглуулагчаа сонгож болно. Пянзны хувьд гэвэл стандарт нэг байгаа. Пянз бол ерөөсөө яг бичигдэх стандарт, дугуйлтын цар хүрээний стандарт гэж байдаг. Энэ бол үнэхээр яг хизээш давтагдчихгүй дугуйлт гэж. Энэ үнэхээр аналог энэ классик дугуйлт гэх юм уу да. Орчин цагийн классик дугуйлт гэж бас энэ пянзны дугуйлтыг хэлж болох юм аа. За тэгээд пянз сонирхож байгаа хүмүүс бол пянз тоглуулагчаа сонгохдоо би хэллээ. Заавал ийм тим гэж байхгүй. Явандаа одоо бүр илүү сайныг авч болно. Интернетээс бас өөрийнхөө сонголтыг харж, судалж, ялгаа үзүүлэлтүүдийг харж болох юм. Ингээд пянз тоглуулагчны ертөнц тавтаа морилоорой. Пянз тоглуулагчны тухай тодорхой мэдээллийг та бүхэнд хүргэсэн бахаа гэж найдаж байна. See ya. За орчин цагийн киноны хөгжмийг одоо тасрахгүй авч явж байгаа дэлхийд алдартай хөгжмийн зохиолчдыг нэрлэх юм бол Ханс Зиммерийг хэлж болж байна. Тэр дотроос бол Дэнни Элфманы бүтээлүүд бол гайхамшигтай. Ялангуяа тэр Kingdom гэж кинон дээр байдаг төгсгөлийн хөгжмийг та бүхэн сонсоод үзээрэй. Тэр бол бас л ийм та бидний сэтгэлийг ингээд урсан, хөдлөгсөн, хэрвээ догдолж байгаа бол дарсан тийм сайхан хөгжим явдаг. Үүнээс гадна бас кино урлаг нэлээд өндөр хөгжиж явж байгаа нэг улс бол одоо Өмнөд Солонгос улс. Өмнөд Солонгосын киноны хөгжмийн зохиолч Ли Дон Жон гэж мундаг эрхэм байдаг. Тэр эрхмийн зохиолсон Тайгуки буюу одоо манай кино театруудад Ах дүүс гэдэг нэрээр гарч ирсэн тэр киноны үндсэн тем бол одоо бас л таны ямар үндэстэн байхаас хамаарахгүй эх оронч сэтгэлийг төрүүлэх өвдөстэй хөгжим байдаг юм аа. За өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Та бүхэн энэ нэвтрүүлэгт нэр дурдсан хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг цаг гаргаад сонсоосоо гэдгийг би хувьяасаа хүсэж байна.